Сэрэглийн хөгжилтэй Мөнх тунх хайр татан даруухан Мөнх тунх нарцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин засхан Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүч байна атгалжин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөргөн супер хүчтэй бүгдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүд байна мохтох Танос мистер Танос яг баларх гэж байна. Яна хашаа нисэж явна. Мөхөө цай бараарай. Тунхаа хаана? Тунхыг би барьсан байна. Яна хизээ зогсон юм бэ? Грэми хаана? Чамтай байхгүй юм уу? Байхгүй байна. Грэми! Бүгд болсноо. Яна, манай нүдний шилтэн найз байхгүй байна. Аврах шууны дэвлэлтэнд хисчих шиг боллоо. Яна хаа, манай найзыг авраарай. Алю, би хамтгарыг. Хитрхи хүчтэй салхилж байна. Би хайсан дээр та хэдэнд аюулгүй байж байгаарай. Яна, манай Грэми зүгээр байгаа. Сайн бацхан уу? Манай хүүхэлдэн киног жоохон хүүхдүүд бас үзэж байгаа тул дараагийн хэсгүүдэд орсон хитрхи хүчтэй, хитрхи хурц тулаануудыг үзүүлэхийн оронд хамгийн тайван амьтдын нэг болох тэмээний бичлэгийг бүгдээрээ үзье. Дэлхийн нийт тэмээний 90%-ийг наран тэмээ буюу нэг бүх тэмээ эзэлдэг бол 9.6%-ийг хос бүхтэй тэмээ эзэлдэг байна. Хос бүхтэй тэмээний овог бол зэрлэг тэмээн гөрөөс буюу хавтгай юм. Энэ амьд нь одоо ч манай орны алтай цадах говьд амьдарсаар байна. Тэмээн өсгүүгээр 50-аас 70 хоног хүртэл тэс чаддаг гайхалтай амьтан бөгөөд Уушлаа өөрч юугаар туслах вэ? Та нар намайг 50 орхиж болох уу? Та нар ингэдэг байхгүй юу? Зүгээр мөрөөрөө өвс хивээд наранд ингээ биеэ ээгээд тэгээ ингээ байж хахад та нар биш үү? Бүр санаа зовчихлоо. Грэми маань зүгээр л эдэг байгаа да. Гү харин тийм ээ. Гайгүй байгаа. За зүгээр дээ. Супер хүчтэй хүн араас нь явсан юм чинь ирэх байлгүй дээ.
би нэг зүйлийг юусоо ойлгохгүй юм. Юу? Энэ том шүү. Яагаад заавал хатныг л авч явах гээд байгаа юм бол? Үгүй нэрээ? Тийм байх шүү. Би харин тэгж бодоод л байна. Юу вэ? Харин юу вэ? Юу вэ? Хашаалаарэ. За ойртод үзээрэй. Би өөрөөсөө ч айдсан шүү. Би хүн гэмтэмэргүй шүү. Норо. Ой. Грэми штий. Ашгүй дээ. Ёй, чамайг хайчсан бол гэж ямар их санаа зовсон гэж? Харин салхин тийсэд иш ороод ирсэн биз дээ. Би энэ зүгээр үү? Зүгээрээ. Төрөний мөнхийн бодол тэгтээ их зүг юм шүү. Харин тийм. Чи юу гэж бодож байна? Харин тийм. Хэдүүл ер нь өөрөөс нь очиад асуучвал яа тийм. Яаж очд юм бэ? Бадрууд ч орж чадахгүй шүү. Би түрүүн хувцсныхаа хүчийг шалгаж агаад нэг супер хүч болсон. Вау! Яадаг юм бэ? Миний энэ хамгаалтын шил эсрэг талын сул талыг олж чаддаг. Одоо харж байгаарай. За, басар нисэж чадах юм чи? Хэдүүлээ ингэж шицгээе. Аврах том! Илээ шууха! Та яагаад хатныг заавал авч нисгээд байгаа юм бэ? Шууха! Та яагаад хатныг заавал авч явах гээд байгаа юм бэ? Би ах биш. Игч миний дүү. Битээс юм уу? Юу? Уучлаарай ихчээ. Та надад нэг юм хариулж өгөл төө. Та яагаад заавал хатныг авч явах гээд байгаа юм? За игч нь зөргигч нь үнэлээд хэлж өгье. Игчийнхэн дэгдэхэнүүд хадны завсар унсан юм. Игч нь яаж чичигээд хадны завсраар далавч минь багтахгүй байгаа тул хүний нарийн гараар авахулах гэсэн бэлээ. Хөөрхөдөө би ч гэсэн их хүн. Та уучраа хэлсэн бол туслалгүй яах вэ? Тэгэл хатна нь шуудаг хамт нисэж очиол. Дигдэхнүүдийн авраал. Хаана сумаа хүүхдүүдэд биелүүлнэ гэ Тэнгэрлүүгээ харуулж мараал зөө. Ах トゥ нар Тэнгэрлүүгээ өсрөөл. Тэндээ бүр од болж байгаа юм чи. Амар гости. Амар үлгэр байжээ. Ингээд хүүхдүүдэд та нар алтан гацсууд үргэлж хойд зүгийг зааж байдгийг мэдхүү. Пөөх! Тийм үү? Арвааха, алтан гадас од хамгийн том од нь юм уу? Яаж олдг юм бол? За ах нь гоё тайлбарлаад өгье. Шанаг 7 од гэд тэр байна да. 7 бурханч гэж нэрлэдэг юм. Аха. Тэр 7 одны эхний 2 одыг нь дагуулад явангуут алтан гац од яг таардаг юм да. Алтан гац байгаа зүг бол жинхэнэ хойд зүг юм шүү дээ. Вау! Гоё юм аа. Ахаха. Амархан юм байна шүү дээ. За миний дүүнэр сайхан амарцгаа да. Өглөө эрт сэрцгэн шүү. Маргааш аав ээж нар нь эрт эрцгэн. За юу. За арвааха. Грэми. Ёо. За сайхан амарцгаагаарай. Сайхан амарцгаагаарай. За, сайхан амарцгаарай. За сайхан амарцгаагаарай. Хүй. Басар хорхираад байна.
Үлгэрийн аялал хүүхэд бүрийн хүслээр адал явдлын ертөнцөөр хүүхэд бүхнийг аялуулна. Хүүхдүүдээ ардын сайхан үлгэрээ уншаарай. Мөнх тун хоёртой аялаарай. Эртний сайхан уламжлаа сураарай. Судлаарай. Гайхамшигын аялал төсөөллийн үслэр зүудний сайхан ертөнцөөр хүүхэд бүхнийг аялуулна. Хүүхдүүдээ ардын сайхан үлгэрээ уншаарай. Мөнх тун хоёртой аялаарай. Эртний сайхан уламжлаа